За та бүхэнд өнөөдрийн минь төргий. Яг одоогоос 3 жилийн өмнө төрийн албаны зөвлөлийнхэнтэй бас энэ төрийн албаны асуудлаар үг хэлж ирсэн юм байгаа. Тухайн үед энэ төрийн албаны алба хаагчийн нэр төр энийг хамгаалах тал дээр ер нь төрийн албаны зөвлөл бас жоох ажилтдаг байхгүй бол дээрээс нь дарамтлагдаг, ард иргэд нь янз бүрээр хэлдэг. Энэ нь эргээ төрийн албан доктор суурьшилтай ажиллахаас болоод олон зүйл байна. Нэгдүгээр гэж. Хоёрдугаар тул энэ цалин хангамжийн асуудлыг хөндөжсэн. Тэгээ энэ цалин хангамжийн асуудал бол бас тухайн үед ярьж ирсний үед бол бас өнөөдөр харьцангуй нэмэгдсэн. Тэр үед бол одоо сумын хамгийн газрын мэрэгжилтэн залуу 450 мянгаыг гар дээрээ авч ирсэн бол одоо бас ч сая 200 мянган төгрөг гар дээрээ авч байгаа. Ахис дэвшил байгаа. За үүний үр дүнд сумын хамгийн газрын одоо 17-8 үний талан шахахгүй байхгүй байдаг байсан бол одоо бас ч гэж нэг 80% та 90% тэр бүрддэг болоод ингээд ахис дэвшил бол байгаа. За гуравт нь би юу ярьжсэн гэхээр энэ төрийн албаны одоо энэ тоог 220 мянган төрийн албан хаагч байна. Данхайлал гэж яриад идэг. Яг энэ дотроо ингээд ангилаад ялгаад ингээд үсэх юм бол нөгөө боловсролд нь багш хүрэлцэхгүй. Эрүүл мэндэд нь сувилагч хүрэлцэхгүй. Одоо нодлон энэ төсөв батлахад цагдаа тусгай байгууллагт нь бас оронтой дутуу гэдэг ингээд байгаад идэг. Иргэдэд ойлгуулахдаа бол ердөө 220 мянган том дарга байна. Бидний мөнгөөр эднэр л одоо тэжээгдэж гин гэдэг ийм мессежийг яваад ийн шүү. Ийм ойлголтыг өгөөд ийн шүү. Та нар энэ ангилал ялгаа юмнуудаа бас ялгаж салгаж үзээч. Тэгэхээр ингээд яг нарийн ухаад үзэх юм бол 220 мянган төрийн албан хаагчийн 21 мянган л одоо төрийн захиргааны албан хаагч гэж ийм л байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ч гэсэн төрийн албаны зөвлөл бол бас нэг жоохон тийм нэг энэ албаныхаа эрх ашигын төлөө бас нэг дуурдаг байхгүй бол одоо та нарыг юу гэж харж яах вэ гэхээр ердөө яам сайд нарын өмнө бол та нар хонь. Тэгээд нэг аймаг суманд очихороо ердөө тонгорог. Бүгдийн ердөө сэлэмтчих гээл. Сая хинтээ аймаг та нар зөвлөгөө хийсэл гэж байна. Төрийн албаны зөвлөлийн хүн төрийн албан хаагчийг дуудаж ирэл ус төрсөн юм ярьж гал тэг өөрөө загнуулаад гарсан байлээ л тэр нөхөр өөрөө. Өөчлөхгүйгээд. Тэгэхээр бүхэл бүтэн яам ингээд нүдэн дээр нь баахан үүрэг гүйцэтгэгч болоод ингээд ирэхээр төрийн албаны зөвлөлд угайл байж дээ. Тэгэхээр чин наадах чин төрийн албаны зөвлөлийн нэр хүнд гэдэг юм чин бас давхар байхгүй болох гэдэг шүү гэж би хэлэх гээд байна. Тэр яамд нь ч тонгорог бай. Энэ төрийн албандаа л бүгдэнд нь л одоо тэгшүүлчилдэг баймаар байгаа байхгүй. Тэр би бол ийм л зүйл хэлмээр байгаа. Одоо сүүлдээ ингээд төрийн албаныхан дээр яаж ийн вэхээр 36 сарын байхгүй болгоно гэн. Хэдэн 10 мянгаар нь цомгдох нь л гэн. Томилтгүй болгоно л гэн. Тэгээ эдгээр чи яаж ажиллах юм бэ? Сумын багш За хариулт өгье. Золзаяа нэрдэвшигч 1 минут. За төрийн албаны нэр хүндийг хамгаалах шударга ажиллаж байгаа төрийн албан хаагчийг дэмжих хамгаалах асуудал дээр бол би түрүү бас хариулсан. Энэ бол чухал шаардлагатай асуудал гэдэг дээр бол би тантай санал нэг байна. Төрийн албыг одоо төрийн албаны нэр хүндийг хамгаалах ёстой. Шударга ажиллаж байгаа төрийн албан хаагчийг хамгаалах дэмжих ёстой. Төрөний бас хэлсүүгээд хэлэхэд одоо төрийн албыг хэд сулруулах нь үндэсний аюулгүй байдалд бол сөргөөр нөлөөлнө гэж боддог. Энэ бодлоо хэлье. Тэгээд төрийн албаны одоо 2024 оны байдлаар 226 мянган төрийн албагч байгаа гэдэг. Түрүү статистик тоонууд хэлсэн. За энэ төрийн албаны зөвлөлд бити ялгууртай хандаараа гэдэг дээр бол би хуулиар мөрдөж, хуульд юу гэж заасан байна. Тэгш одоо хараат тусаар бусдын нөлөөнд автахгүйгээр шийдвэр гаргаж, хуулийг биелүүлэх чиглэлээр бол анхаарч ажиллах болно гэдэг хэлээ. Нэрдэвшигч Амар Төгс. За иргэдэд төрийн үйлчилгээг элдод нээлттэй хүртээмжтэй хүргэх үйл ажиллагааг хэрэгжүүлж хариуцлагатай ажиллаж байгаа албан хаагчдын нэр хүндийг одоо хамгаалах хариуцлагагүй байгаа үйл ажиллагааг илрүүлж одоо засах залруулах энэ үйл явц бол хуулийнхаа хүрээнд процесс
сайжирч ажиллах ёстой. За энэний бас нэг тулгуур гэдэг юм уу төрийн албаны шинтгэлийн өрөөнд бий болсон систем маань төрийн албан агчийн ёс зүйн тухай хууль байгаа. Аливаа одоо хандлага, буруу хандлага, хойрог байдал энэ зүйлүүдийг өөрөө илрүүлдэг механизм болж бүрэлдэн тогтно гэж бид харж байгаа. Инхээр хуулийн систем, гүйцэтгэлийн үнэлгээний механизм, ёс зүйн хариуцлага бүгд нийлээд энэ маань бол зөв ажиллаж байгааг нь хамгаалдаг, буруу ажиллаж байгааг нь бол хариуцлага ногдуулдаг ийм систем болж ажиллаж байгаа гэдгийг бол хэлье. За сул оронтой дутуу байгаа албан хаагчдын хувьд бол чигүүргийг дахиж хуваарлах, давхарцсан үүргийг одоо Нэр дэвшигч Төгс Цэнгэл. Эдрөт гişүн асуултанд хариулъя. Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн ажил нөхцөлөө чөлөөтэй сонгох хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах цалиус авах хэрэгтэй гэж заасан байдаг. Түүнчлэн алсын хараа хортой уртцааны хөгжлийн бодлого, шин сэргэлтийн бодлогод төрийн бүтээмжийн зорилттой уялдсан төрийн албаны шинжилгээний асуудлыг одоо тусцын дагуу шинтгэл эдийн засгийн агуулгаар бол өргөжж байгаа. Засгийн газраас 2023 оноос бол төрийн албан агчийн цалин өсний бүтэц цалингийн тогтолцооны шинжилгээг бол үе шаттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бол Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж цалин өсийг бол жил бүр нэмэгдүүлнэ гэж тусгасан зорилтынхаа хүрээнд бол төрийн албан агчдын үндсэн цалинг бол инфляцтай уялдуулан болвол 2025 оны 1 сарын 1-ээс эхлэн 6%-аар нэмэгдүүлээд ажиллаж байна. За улсын хурлын гишүүн Бадарчин хэрлэн асуулт асууж үг хэлье.